За, сайн байцгаана өнөөдрийн мэндийг хүргье. За, ганцхан миний би энэ өнөөдрийн дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. За, энэ 7 хоногийн шинэ эхлэл 5 дахь өдрийн сюрприз байлаа. Юу хэлсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын зээлжих зэрэглэлийн асуудлыг Moody's агентлаг 3A байсныг нь 2A нэгтэй болгож нэг шат буурууллаа. Энэ нь 1949 оноос хойш бууруулсан процесс болж байна. За, энэ талаар хэдүүлээ яриа. Тэгэхээр зарим хүмүүс бол мэдэхгүй байна. Зээлжих зэрэглэл гэж юу юм? Moody's гэдэг байгууллага яадын гэдэг асуудал тийм. За бид нар жишээ нь банкн дээр зээл авах гэж судлуулдаг. Жишээ нь хаан банкнд орлоо. За таны орлого хэдв? Сарын цалин чинь хэдий? Өрхийн орлого хэдий? Ингэж судалж үзээд за тэгвэл танаад мөнгө зээлэх дээд хэмжээ хэдэн доллар тэдэн төгрөг байна гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа банкны эдийн засагч. Энийг бол бидний хувьд бол өрийн таац гэж нэрлэж байна. Тэгэхээр энэ өрийн таацтай бидний зээлэх хэмжээний мөнгө хүрж ийн үү, бага байна уу гэдгээсээ хамаараад бидний нөгөө зээлийн эргэн төлөх чадамжийн үнэлгээ гарч ирдэг. Тэр үнэлгээг нь ерөнхийдөө улс олгон дээр тодорхойлдог байгууллагыг зээлжих зэрэглэлийн байгууллага гэж нэрлэж байна. За 3 байгууллага үүдэг. Moody's, Standard & Poor's, Fitch гэсэн 3 байгууллага үүдэг. Мэдээж хамгийн том нь Moody's болон Standard & Poor's агентлаг үүж байна. За тэгвэл хэдүүлээ Moody's-ийн юг сонирхъя л да. Зэрэглэлийн үнэлгээг тийм 3 байгууллагын. За Moody's-ийг болохоор 3A, S&P 500 3 том E гэдэг ингээ явж байгаа. Fitch бас 3A гэдэг. Standard & Poor's болон Fitch бол төстэй гэсэн. За тэгээд 1AA гэдэг ингээд эхний 4 шатлалтай байгаа улс бол ерөнхийдөө зээл авахад найдвартай гэж үзэж байгаа байгууллага. Улс гэсэн үг байхгүй. Нэгсэндээ зээлийн эргэн төлөлт бол аягүй сайн хийгдэнэ. Ер нь томоохон хөрөнгө оруулагч нар ийм улсууд руу хөрөнгө оруулах сонирхол өндөр байж байгаа. За тэгээ BAMA гэдэг ингээд ороод ирэхээр зэрэглэлүүд ингээд буураад эхэлдэг ийм онцлогтой байдаг. Тэгэхээр энэ байгууллагын энэ Moody's-ийн 3A одоогоор Америкийн нэгдсэн улс 5 дахь өдөр 2A болж бууруулсан гэж. За энэ яагаад буурсан бэ гэдэг шалтгаан. Мэдээж би түрүү ярьсан тийм. Тухайн улсын өрийн таац гэж байдаг. За жишээ нь Монгол улсын хувьд бол дотоодын нийт бүтээгдэхүүн 58.3% гэж юм. Ийм үзүүлэлт хийж байдаг. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын энэ өрийн засгийн газрын өрш холбооны үндэсний сан холбооны улсын өр нь 2011-ээс 2025 он хүртэл явсан өр гэж байна. Эхний ээжинд бол нэг 14, 15 их найд байсан болвол 25 оны 5 дахь өдрийн байдлаар 36 их найд долларын өртөө байна гэж гарч ирж байна. Засгийн газрын өр гэсэн үг байхгүй. Тэгээ энийг зүгээр бусад улсуудтай харьцуулъя л да. За энэ судалгаанууд нь өөр газар суучаас тоон өөр гэж байна. Жишээ нь одоо Америкийн нэгдсэн улс бол 32 их найдын өртөө, Хятад 15-аас 20 өртөө, Япон ойролцоогоор 13 их найд, Их Британи 3.5 их найд, Герман 3, Канада, Франц 3.2, за Сингапур 0.10, Филиппин 0.3 гэдэг ч юм уу. За дотоодын нөхцөлд харьцуулсан үн аваад үзэхэд 123-аас 124% та байж байгаа гэсэн. Америкийн нэгдсэн улсын өр нь Хятад бол 60-аас 70%, Япон бол 250%. Ер нь эвгүүдсэн улсын доод Япон орж байгаа юм байна. За Их Британи 100%, Герман 62, Канада гэдэг. Ингээд явхаар Америкийн нэгдсэн улсын өрийн таац бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр байдаг улсын тоо байж байгаа. Тэгээ энэ яагаад ингээд дампуурчдах юм бэ гэхээр Америк бол долларын эзэн улс гэдгээрээ өөрт давуу байдлыг үүсгэж идэг учраас энэ ингэж байна. За энэ асуудал хизээ босч ирсэн бэ гэхээр 2011 онд би яагаад энэ чартыг одоо энэ үзүүлэлт биш те 11 онд хэлсэн юм бэ гэхээр Обамагийн засаг захиргааны үед Америкийн нэгдсэн улс бол өрийн таац хэтэрсэн гэж үзээд Standard & Poor's агентлаг анх удаага 3A-с нэг нь 2A болж бууруулж ирсэн ийм процесс гарч ирсэн. Үр дүнд нь за хэдүүлээ юун дээр харж сонирхох те. Ханшин дээр харъя л та. За одоо биднэрт хамгийн сайн мэдрэгддэг зүйл бол алтны ханшин. За алтыг харъя. 2011 оны чартыг сонирхох хэвэл энэ өсөлт гэдэг. Харж байна. Яг энэ 8 сард болсон асуудал. 2011 оны 8 сард. Би аягүй сайн энийг мэддэг нь би энэ үед арилжаа идэв гэсэн. Тэгээ энэ хараа 1400-тай байсан алт дээшээгээ 1920 гэдэг үнийг очиж зогч байсан.
Энэ бол Америкийн нэгдсэн улсын зээлжих зэрэглэлийг стандарт курс агентлаг 3E-с- нэг нь 2E бууруулсных нь зах зээлийн шок. Нэгсэндээ хөрөнгө оруулагч нар Америк руу хөрөнгө оруулах нь өөрөө эрсдэлтэй байна гэдэг мессежийг өгч байна гэсэн үг. Тэгээ энэс болоод Трамп Обама ерөнхийлөгч байх үедээ яахаараа зэрэглэл тогтоох байгууллага тийм үү? Эдийн засагт зах зээл дээр ингэж нөлөөлөх ёстой юм бэ? Стандарт курс агентлагийг бид шалгуулна гэдэг яриа гарч ирсэн. За энэ дээр гол айдсан тухайд юу байсан бэ гэхээр хэрв Moody's агентлаг зэрэглэл бууруулах юм бол Америкийн нэгдсэн улсын 2008 оны хямралыг бид нар мэднэ шүү дээ. Дэлхийн эдийн засгийн хямралтай. Хоёр дахь давлгаа гэдэг зүйл энэ 11 онд яригдж ирсэн. Нэгсэндээ хоёр дахь давлгаа нь 2 жилийн дараа 3 жилийн дараа болдог. Энэ давлгаа нэг дахь давлгаанаас өндөр байна. Эннийх нь гол суурь нь стандарт курс агентлагийн зэрэглэл бууруулсан асуудал байна гэдэг зүйлийг ярьсан. За үүнээс хойш зэрэглэл буурахгүй явсан. За тэгээд 2023 онд Fitch агентлаг зэрэглэлийг нэг бууруулсан. Гэхдээ Fitch-ийн нөлөө бол тийм өндөр биш. Хамгийн гол нөлөө бол стандарт курс S&P 500 гэдэг. Тэгээ яасан бохоо. Өнгөрсөн 5 дахь өдөр Moody's агентлаг бууруулсных нь нөлөө. За одоо хэдүүлээ харъя. Баг цаг дээр харахад энэ тасарч орж ирж байна. Харж байна. Хагас үтсэн дээр алт үеийн ханш өсөж орж ирсэн. За энэ яг юунаас болсон бэ гэдэг. Нэгдэж өөрийн таасны асуудал байна. Хоёр дахь асуудал нь Америкийн нэгдсэн улсын гайхамшигт том хууль гэдэг зүйл байна. Юу вэ гэхээр Америк Дональд Трамп өмнөх анх одоо ерөнхийлөгч болохдоо 2017 онд татврын хөнгөлөлтийн асуудал ирсэн байдаг. Бизнесийнхний татврын хөнгөлөлт. Одоо бид нарын өнөөдөр талбай дээр жигсаад байгаа хүмүүсийн бас нэг шаардлага нь бол татвараа багасгаа гэдэг. Энэ татварыг бууруулах хөнгөлөлт асуудлыг 2017 онд хэрэгжүүлсэн байдаг байхгүй юу? Тэгээ энэ хуулиа баасан гарагт Конгресс дээр орж батлуулах гэж оролцсон байна. Тэгээ энэ хууль батлагдаагүй. Одоо энийг юу гэж ярьж байна гэхээр Конгрессийн төлөөлөгч нар 5 сарын 26-нд батлана гэж үзээд байгаа. Энийг нь хөрөнгө оруулагч нар буюу за одоо Standard Poor's, Fitch, дээрээс нь Barclays гэдэг ийм байгууллагууд энэ хууль хэрэг батлагдах юм бол Америкийн нэгдсэн улсын 10 жилийн дараа өрн 2 их 80-аас 4 их 80-аар нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргаж ирсэн. Тэгээ энэ судалгаан дээр үндэслээд Moody's агентлаг зээлжих зэрэглэлийг 3S- нэг нь 2E бууруулсан. Энэ процесс болсон. За энийг бол цагаан ордны төлөөлөгч нар юу гэж хэлж байна гэхээр энэ Обамагийн засаг захиргааны үед хийсэн бас Жо Байдены хийсэн энэ өрийн асуудал тийм ээ бид нар энийг цэвэрлж татврын орчийг хөнгөлж одоо ажлын байрыг нэмэгдүүлэх гэж байгаа. Улс төрийн зорилготой энийг ингэж бууруулж байна гэдэг зүйлийг хариу мэдээлэл бол хийсэн гэж. Тэгээ одоогор бол энэ зах зээл дээр нөлөө үзүүлж байна. Яагаад гэхээр Америкийн зэрэглэл буурчаар юу болдог вэ гэж тийм. Америкийн нэгдсэн улсын бонд юу гэж үсэж байна. Ер нь бол та нар мэдж байгаа шүү дээ. Худалдааны дайны тарифын энэ зөрчил зөөлрөх болсон шалтгаан нь Америкийн нэгдсэн улсын бондын үгэж түүхэн дээд хэмжээнд явсан учраас Трампын санааг зовлосон. Ингээд бол зөөлсөн. Тэгвэл хоёр дахь одоо шалтгаан нь Moody's агентлагийн зэрэглэл бууруулснаас болоод Америкийн нэгдсэн улсын бондын үгэж дахиад өсөх юм магадлал орж ирж байна. Нэгсэндээ бондын зах зээл бол амар мэдрэг явж байна гэсэн үг. Ийм зүйл болгож байна. Тэгээ энэ 26 хүртэл бол худалдааны дайны дараагийн хамгийн том асуудал болж хувирж байна. За тэгвэл Монголд сонирхъя те энэ зэрэглэлийн асуудал. Монгол улсын хувьд за бид нар энэ өрийн таазын асуудал, засгийн газрын өөр, улсын өөр гэдэг зүйлийг харьцуулсан энэ судалгаа бид нар харж байна. За энэ ногоон өнгө нь болохоор энэ засгийн газрын гадаад өөр. Ер нь энэ статистик үзүүлэлтээр харахаар ерөнхийдөө л нэг юм баг зэргийн өсөөл яваад байгаа гэж үзэж байна. Хамгийн гол зүйл бол энэ нийт өр буюу энэ бизнесийнхний өр нэлээд өндөр орж ирсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний харьцуулах хувийг аваад үзвэл ер нь бол 2011 оноос шогцсон шүү дээ. Би аягүй сайн санаж байна 2014 5 он дотоодын бүтээгдэхүүний өрийн таазыг 58 40% байсан шүү дээ хуулиараа 58.3% болгож байгаа зээл гаргаж ирсэн. Бонд гаргаж ирсэн байж байгаа. Нэгсэнд 12-оос 16 он бол бид нар бондын 90% байлаа шүү дээ. Аягүй бонд гаргаж гадны усаас авчиадаг. Тэгээ тэрний нөлөөгөөр одоо энэ 16 он гэхэд 80% очиж ирсэн гэдэг байна. За тэгээ 16 оноос буураад 20 онд ковидын үеэр нэлээд жоохон эвгүцсэн. 70 рүү
орж ирсэн. За тэрнээс хойш бол доктортой буурч ийм үзүүлэлт бол гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол Монгол улсын хувьд бол үрийн тааз гайгүй байна. Үүнийгээ дагаад бол яг зээлжих зэрэглэл бол бий байж байгаа нь эргээд болох асуудал байгаа нь Монгол руу гадаадын шууд хөрөнгө оруулах энэ хувьд бол нэг тийм таатай гэдэг орчин бол биш байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэрв бид нар энэ өрийн таазны харьцаа болон засгийн газрын өрийг бага байлгаж чадах юм бол гадаадын хөрөнгө оруулагч Монголыг сонирхно гэсэн. Одоогоор бол дэлхийн зах зээл дээр Америк нэгдсэн улсын өрийн тааз шууд $10 ханшийг унгаж, алтны ханшийг өсгөж, биткойногоос унгаж. Одоо биткойныг сонирхол энэ хараа энэ уналт гараад ирсэн. Түрүүчийн 7 хоногт гэрэл гээгээ гаргаад 106 мянга урж исэн. Одоо 102 мянга руу орцсон. Тэгэхээр энэ хэсэгтээ унах магадaltaй болчихж байгаа байхгүй юу? Юуны зэрэглэл буурах юм. Монголын эдийн засагт бол одоогоор шууд нөлөө байхгүй. Хэрвээ Америкийн эдийн засаг унаад энэ дэлхийн худалдаанд нөлөөлөх юм бол Монголын эдийн засагт урт хугацаанд нөлөөлөх ийм аюултай том зүйл, хоёр дахь хүчин зүйлс одоогоор орж ирж байна. Гол айдас нь юунд явах вэ гэхээр стандарт фүрс агентлаг зээлжих зэрэглэлээ бууруулах юм бол энэ маш том санхүүгийн хямралын суурийг тавих ийм нөхцөл байдал одоогоор Америкийн зах зээл дээр үүсэж байна гэсэн. За тэгээд дараагийн мэдээллийг та бүхэндээ ахиж хүргэх болно. Та нар одоо илүү дэлгэрэнгүй үзхийг хүсвэл subscribe дарж лайк хийгээрэй.